Сайн мэцхан үзэгчдээ Про подкастын 163 дахь дугаар эхэлж байна. За манай энэ удаагийн зочноор Сонгой 24-ийн прокурорын газрын хяналтын прокурор Ууган Цай оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За, хоёулын өнөөдрийн ярилцах сэдэв бол эд хөрөнгө бүтэмжлэх ажиллагааны талаар ярилцсан. За, тэгэхээр ер нь эд хөрөнгө бүтэмжлэх ажиллагаа гэж юу юм? За, үдээж бүтэмжлэх эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, за шилжүүлэх, шийдвэрлэх гэх маш олон юм процессууд явдаг байх л та. Тэр хоёулын энэ бүгд ойлголтыг өнөөдөр өгье. За ер нь яг хоёулаа эхлэхдээ эд хөрөнгө ер нь бүтэмжлэх ажиллагаа гэж юу вэ гэдэг энэ товчхон мэдээлэл өгөх эхлэе. За эрүүгийн эрх хянах шийдвэрлэл тухай хуулийн 21-ийн 2 дугаар зүйлд бол эд хөрөнгө бүтэмжлэх ажиллагаа хуульчилсан байдаг. Дээрх одоо хуулинд бол гэмтгэрийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөвлөх, хор уршигыг барагдуулах, хөрөнгө орлох хуурай халдлагын арга хэмжээ хангах зорилгоор эд хөрөнгө бүтэмжлдэг байгаа. Энгийнээр хэлбэл хөрөнгө хамгаалах ойлголт гэж ойлгож болно. Тэгэхээр ер нь энэ эд хөрөнгө бүтэмжлэх шийдвэр одоо мэдээж шийдвэр гарч ирж хийх байх л та. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч гаргаад нөө, прокурор гаргаад нөө, эсвэл хэрэгэн шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч гаргадаг ч юм уу. Ер нь яа тийм. За эд хөрөнгө бүтэмжлэх ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч бол эд хөрөнгийн бүтэмжлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд мөрдөгч санал гаргаж болно. Саналыг прокурор үндэслэлтэй эсхийг нь хянаад прокурорын тогтоолоор тухайн зүйлийг бүтэмжилдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл прокурор эд хөрөнгө бүтэмжлэх тогтоол гаргаж иж тухайн ажиллагаа бол бүтэмжлэх ажиллагаа хууль ёсны даваа байна. Яагаад юм заав прокуророос шийдвэр гаргаад байна? За эд хөрөнгө бүтэмжлэх ажиллагаа бол эргэн хуулийн этгээдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг бүтэмжилдэг. Энэ дээр бол бас нямба одоо нягт үндэслэлтэй шийдвэр гаргах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хүний эрх хэрэгжүүлээг хангах зөрчигдөхөөс бас урьдчилан сэргийлэх үүднээс прокурор бол тухайн мөрдөгчийн саналыг нэлээд нягт нямба хянаж энэний улмаас прокурорын шийдвэр буюу тогтоол гарч иж бүтэмжлэх ажиллагаа хэрэгжүүлдэг. За ер нь яг энэ эд хөрөнгө бүтэмжлэнэ гэхээр одоо бүхий л эд хөрөнгийг бүтэмжлэх үү эсвэл бас энэ хоригдсон эд хөрөнгүүд байдгүй. За эрүүгийн эрх хэрэн шийдвэрлэх тухай хууль дээр бол хүний зайлшгүй хэрэгцээний эд зүйлийг бол бүтэмжлэхийг хориглон. Тэгэхээр тэрнээс бусад эд зүйлийг буюу жишээлбэл гэмт хэрэг үйлцэн этгээдийн өөрийн өмчлөлийн эд зүйл. Энэ нь юу байж болох вэ гэхээр хууль бусаар мод тээвэрсэн асуудал байж болно. Энэ дээр бол тухайн хууль бусаар мод тээвэрсэн асуудал дээр тээврийн хэрэгсэл ашигласан байна л та. Тэнгүүд тээврийн хэрэгслийг бид нар эд зүйлийг бүтэмжлэх ажиллагаа бол хийгднэ. За одоо яг таны ярьсан жишээн дээр л яг яриа авчил та. Жишээ нь тээврийн хэрэгслийг бүтэмжлэе гэж байна те. Тэгэхээр тухайн тээврийн хэрэгсэл ер нь заавал одоо тэр гин буруутай хүний эзэмшлих байх үл байхаас хамаарат бүтэмжлэхгүй юу гэдэг асуудал яригдах уу? Тээврийн хэрэгсэл гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэдэг нь тогтоогдсон. Тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг мөн бишээс нь хамаарат бүтэмжлэл үүсгэтнэ гэсэн үг. Тэгэхээр яллагдагчийн заавал одоо бүтэмжлэл нь өөрийнх нь өмч вэжж одоо бүтэмжлэх ажиллагаа явагдана гэж бас ойлгож болохгүй. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг мөн гэмт хэрэг үйлдсэн эд зүйл байна гэдгийг тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулах. Үнэлгээг гаргуулад бид нэр хэргийг эцэслэн шийдвэрлэхэд үнэлгээг одоо тээврийн хэрэгсэл нь биш вэ шүү дээ. Тэгэхээр үнэлгээг нь бид нэр одоо улсын орлого болох арга хэмжээ аавна гэсэн үг. Тэгэхээр үндсэн тээврийн хэрэгсэл нь эзэмшигчтэй очно. Тэрнийх нь одоо зөх үнэлгээний дагуу зөх төлбөрийг бол улсын орлого болгож одоо гин буруутай этгээдээс бодол авч шийдвэрлэх байх тийм. Яг зөв. Тэр ойлгож байгаа. Ер нь за прокурорс та сая тогтоол шийдвэр гардаг гэдэг чинь эд хөрөнгө бүтэмжлэхтэй холбоотой. За эд хөрөнгийг бүтэмжлэе гэж тогтоол шийдвэр гарлаа л та. Тэнгүүд мэдээж нөгөө маань гомдол санал тусалт гаргадаг байлгүй. Тэгэхээр үүнийг ер нь хаана хин хандаж гаргадаг юм. Жишээ нь одоо прокурорт гаргах юм уу эсвэл дээштэйхэн прокурор гэдэг ч юм уу эсвэл шүүхэд гаргадаг юм.
За мөрдөн шалах ажиллагааны аль ч үе шатад хэрхэн оролцогч бас гомдол гаргаж болдог. Тэгэхээр битүүмжлэх ажиллагаа бол прокурорын хууль ёсных нь одоо тий тогтоолоор битүүмжлэх ажиллагаа явагдсан учраас тухайн одоо хэргийн оролцогч маань дээжтний прокурор за битүүмжлэх ажиллагаа өөрөө хууль ёсны байна гэдэг гомдлоо гаргана. Тэгэхээр дээжтний прокуророос гомдлыг бол үндэстэй эсхийг хяндаг. Үгүй ер нь бол бараг аль ч үе шатанд бол гомдлоо гараа яваад байгаа. Их нь бол нэлттэй тий. За хоёлаа битүүмжлэхтэй холбоотой юм ярьлаа. За одоо мэдээж нэг хадгалах үүргийг одоо бодвол нэг хүн хүлээдэг л байлгүй дээ. Тэгэхээр энэ үүргийг хэн хариуцдаг? Ер нь тэр битүүмжсэн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал хадгалах хамгаалах шилжүүлэхтэй холбоотой үүргийг ямар албан тушаалтнууд хэн хариуцдаг вэ? За жишээ аваад ярил та. Гэмтгэрийн шинжтэй гомдол мэдээллийн шатанд за хууль бусаар тий мод хэвэрсэн. За мод хэвэрсэн эд зүйл мод битүүмжил за тээврийн хэрэгсэл битүүмжил үүсгэсэн. Энэ тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг эд зүйлийг бид нар уур хэмжээний хувьд их бай гэж бодъё. Тэгвэл уур хэмжээнээс хамаарат тухайн тээврийн хэрэгсэл гэмтгэрийн улмаас олсон эд зүйлийг бид нар байгаа газарт нь битүүмжил үүсгээд тэнд хариуцсан хадгалах үр бүх энийг субъектэд хариуцуулж өгдөг. Тэгэхээр тухайн субъектэд хариуцуулж өгөхдөө одоо тухайн эд зүйлийг устгах гэмтээсэн тохиолдолд эрүүгийн хууль заасан гэмт хэрэг болно гэдгийг бид нар үүрэг болгож баталгаажуулдаг гэсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн эд зүйлийг одоо тийм зараад борлуулад ашиг олцсон энэ одоо хадгалах хамгаалах үүргээ зохисоор биелүүлээ өгнө гэмт хэргийн субъект болно л гэж ойлгоно. За одоо яг сайн энэ хэлж байгаагаар зөвлөх боломжгүй байдаг тийм өөр хүнд хариуцлаа гэдэг асуудал ирэж байна. За зөвлөлөөд явах боломжтой эд хөрөнгийг хэрхэн хадгалах хамгаалах хэн хариуцах. За зөвлөлөөд хадгалах боломжтой зүйлийг бол тусгаас нь одоо тий хэрэгцээний зохих байгууллагад бид нар хадгалуулж болно. Тэгэхээр хэрэгцээний зохих байгууллагад хадгалж байгаа тухайн одоо зохих ажилтнанд нь бид нар хариуцуулж хадгалах хамгаалах үүргийг нь тухайн битүүмжсэн тогтоол дээр дурдж өгдөг байгаа. Эрх үүргийг танилцуулж. Ер нь энэ хадгалах хамгаалахтай холбоотой тэр тодорхой хэмжээний зардлууд хэрэг хэмжүүлэх гэсэн зардлууд гардаг л байна. Энэ зардлуудыг ер нь хаанаас гаргуулд юм бэ? За мэдээж хэрэг нөгөө овор хэмжээний хувьд их те ийшээ одоо зохих байгуулах шилжүүлж байгаа тохиолдолд бид нар яалтчгүй зардал гарч байгаа. Энийг бид нэр хэргийг эцэлэн шийдвэрлэхэд шүүхтэр хэрэг хийн шийдвэрлэх ажиллагааны зардал буюу яллагдчихаас гаргуулахын хуулийн зохицуулалт бас зохицуулж өгсөн байдаг. Тэгэхээр гин буруутай үнээс нь гаргуулах юм шүү дээ. Гин буруутай этгээдээс. За ер нь битүүмжсэн эд хөрөнгө дээр одоо яг хэрэг болгоо адилгүй л баг. Одоо жишээлбэл юу гэдэг нэг 2-3 жил шалгагдсан, шалгадаад яваад байдаг тийм. Бүтэн шалгах ажиллагаа хийгдэл байдаг. Энэ цар хүрээ нууд өөр гэдэг л баг л та. Тэгэхээр энд нэг эд хөрөнгө битүүмжлсэн байгаад байдаг. За одоо нөгөө битүүмжлэлээ арилгая тийм. Удаан хугацаанд битүүмжлэлээ. Одоо энэ битүүмжлэлийг арилгаад өгөөч гэдэг гомдлост гарахаар үнийг ер нь хэрхэн шийдвэрлэх. Заавал эцлэн шийдвэрлэгдсэн тохиолдолд шийдвэрлэх юм уу? Эсвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаагаад цуцалдаг гэдэг ч юм уу юм шийдвэрүүдийг гаргаж болох уу? Жишээ авъя л да. Үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн байж. Тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсных нь эзэмшигч нь за 3-4 хүн. Гэхдээ 3-4 хүний нэг нь л хэрэгт холбогдсон хүн бай. Тэгэхээр бид нэр жишээ нь 3 хүний нэг нь хэрэгт холбогдоод 2 хүний эрх ашиг цаана зөрчигдөж байна. Энэ тохиолдолд бид нэр мэдээж хэрэг үндсэн одоо эрүүгийн зорилго буюу прокурорын үндсэн агуу чиг үүрэг бол эрх чөлөө хүний эрх чөлөөг хангах зөрчигдөхөөс утсан сэргийлэх. Тэгэхээр энэ тохиолдолд бусад этгээдийн эрх зөрчигдөж байгаа тохиолдолд бид нар тухайн битүүмжсэн эд хөрөнгийг цоцлох асуудал яригдана. Цоцолж яаж бид нар тухайн одоо
эзүүлийг чөлөөсний дараа бусад одоо эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа ч юм уу бусад одоо гэмтэтгээдийн өөрийнхөө хувь одоо хөрөнгө битүүмжлэх эсвэл бусад аргаар бид нэр энэ гэмтгэрийн улмаас хохирол хор уршиг арилгуулах хөрөнгө орлогоороо халдлагын арга хэмжээг бол хангах боломжтой байдаг. Битүүмжсэн үндэслэл арилцсан тохиолдолд бас ялгаахгүй прокурор шийдвэрлээд туслах шийдвэр гаргаж авчих уу? Тийм. За. Одоо мэдээж харилцан адилгууд таны альтерны хэлж дээ те. Одоо мод тээврийн эсэл өвдөрлөх хөрөнгө гэдэг шиг. Үүнтэй харилцан адилх одоо нэг жишээ нь юу гэдэг түргэн муудах ч юм уу. Эсвэл устдах гинтэх аюул болцсохгүй те. Иймэрхүү үе төрөнгүүд хөрөнгө байдаг л байлгүй. Тэгэхээр ер нь үүнийг хэрхэн яаж шийдвэрлэдэг юм бэ? За ер нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгө битүүмжлэгдсэн одоо хөрөнгүүд бол харилцан адилгүй байдаг. Тэнд бол түргэн муудна эсвэл нэн тэргүүн зохих байгууллагад шилжүүлэх шаардлагатай зүйл байна. Эсвэл хохирол хор уршгийг одоо арилгууштай хохирогчийн эрхийг хангах гэдэг маш олон тийм битүүмжлэлийн зүйлүүд байж байдаг. Тэгэхээр прокурор энэ дээр юу хамгийн түрүүнд харах ёстой гэхээр тухайн эзүүл түргэн муудах гэж байгаа тохиолдолд бид нэр прокурорын саналыг бол шүүх хөргүүлдэг. Тухайн эзүүл нь одоо түргэн муудах чанар байдлаа алдах гэж байна. Тийм учраас хэрэгцээний зохих байгууллагад шилжүүлээ. За хэрэгцээний зохих байгууллага шилжүүлэх асуудал ямар асуудлыг ойлгох вэ гэхээр жишээлбэл одоо бид нар эмийн одоо эмийн бүтээгдэхүүн эдмэрийн баримтаар битүүмжилсэн байж болно. Тэгэхээр тухайн эмийн бүтээгдэхүүнийг бид нар хэрэгцээний буюу зохих байгууллагад нь хөргүүлж шийдвэрлүүлэх саналыг бол шүүхтээр тавьж болно. Дараа нь бол тухайн эзүүл чанар байдлаа алдах. Жишээ одоо муудсан загас бид нар битүүмжилсэн байж болно. Гэмтгэрийн улмаас битүүмжилсэн загас маань муудсан үнэр орцонтой ингээ ялзарсан байгаа тохиол шүүхтэр бид нар устгуулъя. Яагаад гэвэл ийм нөхцөл байдал байна гэдэг энэ одоо саналыг хадгалаад байх шаардлагагүй гэж үзнэ. За энэ дээр бол гэмтгэрийн улмаас учирсан хохирол хор уршиг нөхөн төлөвлөх ажиллагаа бас явж идэг битүүмжилтээр. Энэ дээр бол тухайн одоо битүүмжлэгдсэн эзүүл нь одоо хор уршиг арилгах боломжтой учраас наан бид нар зарж борлуулаа шаардлагатай байна гэж үзвэл мөн л шүүхт одоо саналаа хөргүүлээд шийдвэрлэх боломжтой байдаг. Тэгэхээр ер нь энэ түргэн чанараа алддаг эсвэл муудахын юмнуудыг бол одоо шилжүүлэх өөр байгууллагад одоо ашиглуулах тий эсвэл зааж борлуулахын боломжууд бол байгаа юм байна. Байгаа. Хуулинд бол нээлттэй байгаа. Тухайн ер нь тэр дарж борлуулсан орлогыг энэ хаана байршуул тийм шууд одоо мөрдийн шалгажлагын явцад тохирчид эсвэл гаргаад өгчих үү, хөрөлөх болох уу, эсвэл заавал энэ шүүхээр эцлийн шийдвэрлэгдэж хөрөгчийн хохирлын асуудал яригдах уу? Шүүх бол гэмбуруутай этгээд тий тогтоох гэмбуруутай эсхийг тогтоох үндсэн чиг үүрэгтэй. Тэгэхээр прокурорын хувьд бол хэнийг ч одоо мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмбуруутад бол тогтоох боломжгүй байдаг учраас тухайн гэмт хэргийг эцэлэн шийдвэрлэх хүртэл зүйлийг хэрвээ зарж борлуулсан тохиолдолд тусгай дансанд нь бол хадгалах. Тэ хохирол хор уршгийг арилгуулах хадгална. Тусгай дансанд л хадгална гэж ойлгоно. Ер нь энэ гэмт хэрэг юу гэдэг үйлдэж олж байгаа орлого гэдэг юм. Эсвэл энэ гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж байгаа одоо энэ тээврийн хэсэл, эд хөрөнгө, багаж техник хэсэл юу ч гэдэг тийм олон зүйл байдаг байлгүй. Энэ бүгдийг нь заавал битүүмжлэх үү? Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, унлага, эд зүйлийг заавал битүүмжлэх зохицуулттай. Энэ дээр нэмэх нь энэний зорилго нь бол хөрөнгө хураах алдлахын арга хэмжээ хангах зорилготой. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслээр та гэмт хэрэг үйлдсэн бол тухайн тээврийн хэрэгслийг улсын орлого бол зохицуултыг хангах зорилго. За альтернатив хэлсэн те одоо түргэн муудах энэ чанартай эдгэрүүдийг одоо шүүхийн шийдвэрээр ингээд нэг шилжүүлээд хадгалуулаад эсвэл устгаад борлуулад яваад байна те. Тэгэхээр мэдээж өмнөний дараа нэг
эзэмшигчд нь мэдээж тэр эд хөрөнгөтэй холбоотой маргаан удаа гаргах л байлгүй дээ. Миний ингээд юм яг ийм үндслээр устгацлаа асуудал ийм үндслээр борлуулчлаа. Одоо тэгээд би яах вэ гэдэг ч юм уу тий. Тэгэхээр үүн дээр юу яад юм бэ? Энэ тохиолдолд бол тухайн одоо эзэмшигчт нь тухайн эд зүйлийн адил төрөл шин чанарын дагуу буцаа олгох эсвэл үнийг гаргах ийм одоо зохицуулалт байдаг. За манай өнөөдрийн подкастт оролцож мэдээлэл өгсөн танд баярлалаа. Хэрэгтэй мэдээллүүдийг бас өглөө. Одоо таны хувьд сонсогч нарт үзэгч зориулаад хэлэх зөвлөхөө юу вэ? Тус прокурорын газарт нийт 16 хүний 700 сая төгрөгийн хөрөнгийг бол хамгаалсан байдаг. Энэ тоо ямар учиртай юм бэ гэхээр хэргийн холбогдогчийн эд зүйл, гомдол мэдээллийн шатанд битүүмжилсэн эд зүйл гэдэг хоёр одоо хөрөнгө хамгаалах ажиллагааны үндсэн дээр битүүмжил явагдсан тоо. Энэ тоон дээр хэргийн холбогдогч маань ер нь гомдол мэдээлэл ихэвчлэн гаргадаг гомдол мэдээлэл бол миний одоо битүүмжилсэн эд зүйлийг доогуур үнээр үнэлсэн байна гэж гомдол гаргадаг. Тэгэхээр энэ одоо битүүмжилсэн эд зүйлийг бол зохих эрх бүхий байгууллага буюу үнэлгээний компаниар үнэлүүлж байгаа. Хэрвээ тухайн хэргийн холбогдогч маань үнэлгээний компаниар үнэлүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд аль шатнд мөрдөн байцаалтын шатнд, прокурорын шатнд, шүүхийн шатнд бол дахин шинжээж томилох, нэмэлт шинжээж томилох бүрэн эрхтэй байдаг. Гомдол гарах эрх нь бол нээлттэй. Нээлттэй. Эндээс юу яригдах вэ гэхээр шинжээчийн дүгнэлт маань өөрөө эргэлзээ бүхий байх ёстой. Шалгуурыг хангасан. Тэгэхээр прокурор шинжээчийн дүгнэлтээр юу одоо харах вэ гэхээр тухайн битүүмжилсэн эд зүйлийн илэгдэл хорогдолтой ашиглагдж байгаа явц байдал ашигласан хугацаа зэргийг нь зөв бүрэн гүйцэд одоо тогтоож үнэлгээ гаргасан эсэхийг л юм. Тэгэхээр энэ асуудал дээр ихэвчлэн гомдол хүсэлт гаргадаг учраас энэ байдлыг бид нэгт юм ба. Гэхдээ гомдол гаргах асуудал нь аль шатанд бол нээлттэй байдаг. Тийм учраас хэргийн оролцогч маань юу гэж ойлгодог вэ гэхээр ерөөсөө л анхны дүгнэлт нэг л дүгнэлт гарах хэвээр энэ дүгнэлтээр одоо хэргийг эцэслэн шийдвэрлэж байна гэдэг ийм бодолтой байдаг. Тэгэхээр аль ч үе шатанд гомдол хүсэлт гарах асуудал бол нээлттэй байдаг учраас та энэ одоо дүгнэлтийг нэг удаа гарна, хоёр удаа гарна, гурав удаа. Энэ өөрөө процедурын хувьд нэмэлт шинжээж, дахин шинжээж томилохын асуудал нь бол хангагдах боломжтой. Про подкастын 163 дугаар та бүхэнд хүргэлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтэй та бүхэн улсын ерхий прокурорын газрын олон нийтийн харилцааг мэдээлгээрэй.